За таны хамгийн том давуу тал одоо юу вэ? За хэдүүлээ харцгаая. 3 хөзөр байна. Аль нүдэн тусан сайхан сонгоорой. 3 2 1. За хэрвээ та эхний хөзрийг сонгосон бол за нэг талаас таны бодсон хүсэл яадаг гэдэг зүйл ерөн сайхан биелдэг. Нөгөө талаас та биелүүлэхийн төлөөс махамаяага зулгатлаад үздэг. Танд одоо сурах чадвар болон бас бодсноо биелүүлэх тийм давуу талууд бол байдсан байна. За хоёр дахь хөзрөө сонгосон бол за та ерөн хүний сүнсийг хараад таньж чаддаг. Энэ хутлаа хуцаад байна уу? Эсвэл яг үннийг хэлээд байна үү те? Эсвэл яг энэ үнэхээр энэ хүн ер нь итгэж бол хүнүүгүй юу гэдэг ер нь та гадралдаг. Яг уу тэрэндээ болно. Яг тэрийг бодлоо ашиглаж чаддгүй гэдэг чинь дараач асуудал. Ямар ч гэсэн таны одоо хүн дүгнэлт бол ер нь их зөрдгөх байна. За та 3 дахь хөзрөө сонгосон бол та их сэргэлэн авхаачтай хүн байна. Ер нь яг хаана юу хэн яаж хийж байгааг сайн мэдж гадралдаг. Бас одоо үгүй алийг хийвэл яаж үр дүн гаргаж чаддаг сайн мэдж чаддаг. Бас нэг айхтай сэтгэлтэй авталгүй их үр дүн рүү чиглэлдэг төрлийн одоо хүн байна.